Хануул дүүргийн хөдөлмөрийн хилцэнд хөдөлмөрийн эрхлэлт мэргэжлийн боловсрол сургалт жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болгох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн аж ахуйн нэгж байгууллагад чанартай хүртээмжтэй шуурхаа үзүүлэх ажлыг эрхэм зорилгоо болгон дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд иргэдийг байнгын болон төр ажлын байранд зуулчлан ажилтай болгох, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, банкар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, жижиг зээл олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх, зохион байгуулах, сурталчлах, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, мэргэжлийн боловсрол сургалтын хууль тогтоомж, хөтөлбөр төслийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих, сургууль төгсөгчдийн ажлын байранд зуулчлах, ажил олгогч нартай холбоо тогтоон хамтарч ажиллах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, хөтөлбөрт бэлтгэх үйлчилгээнд хамруулах, ажил олгогчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, урамшуулах зэрэг болно. Байгууллага өөрөө санаачлаа шинээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйтай холбоотой хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний системтэй бүтээмжтэй холбоотой ямар ажлыг санаачлж хийж юу гэдэгтэй холбогдуулаад дүүргийн засаг даргын захирамжаар жилийн эцэст бол төрүүлсэн байгууллагыг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг. Энэ бол бас сүүлийн 2-3 жил тогтворчсон юм бол ажил болж хувирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал бол хөдөлмөрийн яамд шилжсэнтэй холбогдуулаад жижиг дундын зээлтэй холбогдуулаад жижиг дундын зээлийг дүүрэг дээр 100 сая төгрөгнөөс дээш олгодог 100 сая төгрөгийн зээл авсан буюу одоо жилд тэрбум төгрөгийн санхүүжилт дүүрэг шилжиж ирдэг. Энтэй холбогдуулаад бас зээл авсан аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаагаас тогтвортой явуулж байгаа, өсөж байгаа. За мөр иргэнд бас 600 сая төгрөгийн санхүүжилт дүүргийн хэмжээнд ирсэн энд иргэнд 5 сая төгрөгийн нөхөрлөл хоршоо байгуулсан хүнд бол 10 сая төгрөгийн зээл олгодог байгаа. Сарын хүү бага 0.85% хүүтэй 2 жилийн хугацаатай. За эхний 1 сар зээлийн нөхөн төлөлтөөс чөлөөлөгдөнө. За 100 хүртэл сая төгрөгийн зээл авж байгаа иргэн аж ахуйн нэгж бол эхний 1 жил үндсэн зээлээс чөлөөлөгддөг юм хөнгөлтөө зээлүүд байдаг. За зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань маш их үр дүнтэй. Зарим аж ахуйн нэгжүүд иргэд төлж дуусаад эргээд одоо 2 дахь удаага авах боломжтой ийм зээл байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 онд хэрэгжүүлэх 5 хөтөлбөр нэг арга хэмжээг баталсан юм а. Үүнд хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах хэрэгнийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөр, залуучууд мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, нийтийг хамарсан ажил гэсэн 5 хөтөлбөр нэг арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн байна. Үүнээс хануул дүүргийн хөдөлмөрийн хилцэнд хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах хэрэгнийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөр гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласнаар иргэд өөртөө ажлын байрыг бий болгож, орлогоо нэмэгдүүлэн ажлын түвшинд дэвсэлсээр байгаа юм а. Хуваарай хөдөлмөр эрхлэх нөхөрлөл хоршоо байгуулах хэрэгнийг дэмжих хөтөлбөр. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг бий болгоход хөдөлмөрийн зорилго орших төдийгүй аймаг нийслэл дүүргийн хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлж хуваарай болон нөхөрлөл хоршоо байгуулж ажиллахаар хүсэл гаргасан иргэнийг хамруулна. Хануул дүүргийн иргэн Баттогтхон тус хөтөлбөрийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төсөлд хамрагдан зээл авснаар өөрийн Монсүндэ хариуцлагатай хувьцаат компани үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж тодорхой ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Тус компанийн гахаан гидс болон толгой шив боловсруулах чиглэлээр үйлчилгээгээ эрхэлдэг юм. Одоогоор 6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь Сансар, Босо, Велмарт зэрэг супермаркетуудаар борлуулалт хийж байна. Солонгост 6 жил ажиллаж амьдарч байгаад 12 оны 3 сард ирээд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээрээс Солонгост хийсэн юм хий гэж
бодож тэгээд энэ үйлдвэрийг нээ гэсэн зорилготойгоор хан үйлдвэрийн 10 дугаар ороонд би амьдэрдэг. Хан үйлдвэрийн хөдөлмөрийн гэлцтэй хамтарч ажиллаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээлэнд оролцож одоо өнөөдөр миний аж ахуйгаа эрхлээд хажуугаар нь сүндээний үйлдвэр байгуулж ажил төрлөө ерөнхийдөө сүлжээ дэлгүүрүүд нийлүүлэлт хийж байгаа. Би хан үйлдвэрийн хөдөлмөрийн гэлцэд 100 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл авч энэ үйлдвэрийг нээж бүх тоног төхөөрөмж өөрийн хөрөнгөтэй нийлүүлэн хамтарч тэгээд энэ үйлдвэрээ усаж одоогоор ажиллаад үйл ажиллагаагаа явуулаад 2 сар болж байна. Мөн хуваарь хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төсөлд Тэлмэн хурд хариуцлагатай хувьцат компани оролцсон зээл авч бизнесээ хөгжүүлэн барилгын салбарт шинэ техник технологиг нэвтрүүлэн Монголд үйлдвэрлэл шошго хаягтайгаар үйл ажиллагаагаа илүү өргөдөх нь урам зоригтойгоор ажиллаж байна. Хан улдвэрийн хөдөлмөрийн хэлцээс гаргасан жижиг дунд үйлдвэрээ төслийг дэмжиж гэсэн зээлээс бид нар хамрагдаад 60 сая төгрөг аваад 60 сая төгрөгөөр бид нар энэ дотооддоо цахилгааны энэ гадуур хоолойг хийгээд тэгээд одоо дотооддоо түүхийдээ өөрснөө боловсруулад тэгээд тэрнгээр ингээ өргөцгөөд ингээ ажиллаа. Тэгээд хаа улдвэрийн хөдөлмөрийн хэлцээс баярлалаа гэж хэлмээр байна. Хөтөлбөрийн хүрээнд жижиг зээл олгох, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалтаагаар хүнсний ноход тариалах, ахмад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Эко ногоон бүлэг буюу одоо бид нар нэг 50-60 хүнийг бол байнгын бэлтгэсэн байж идэг. Яралтай ажлууд гарсан үед заавал улирлын чанартай байгалийн онцлог, давгчгүй бэрхшээл энтэй холбоотойгоор бол хийгдэх ажлууд гардаг учраас манайх нэг 50-60 хүнийг байнгын ажлын байртай болгодог. За энэ жилийн үндэсний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс гаргасан нийтийг хамарсан ажил дээр гол онцлог маань тухайн ажилгүй иргэн өдрийн хөлс нэмэгдсэн байгаа. 6 сараас дээш хугацаагаар ажил хайгаад ажилгүй явж ирсэн иргэнийг ажлын байртай болгоцсон. За тэр байтугай хөдөлмөр эрхлэлтийн иргэнийг ажлын байртай болгоцсон бол хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 12-оор үржүүлээд 2,304 онцны урамшуул авдаг. За энэ аж ахуй нэгжүүд маань бас тодорхой хэмжээнд дэм болдгоо гэж ярьдаг. Аж ахуй нэгжүүдийн маань бас нэг одоо манахта байгуулж байгаа гэрээний гол үндсэн үзүүлэлт нь бол энэ болдгоо. Жилдээ ажил олгогч нарын зөвлөгөөнийг манайх 2 удаа хийдэг, хавар хийдэг, намар хийдэг. Хаврынхаа ажил олгогч нарын зөвлөгөөн дээр бид нар өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу ажил олгогч нарын дэмжлэгийг өгөөд явдаг. Зарим аж ахуй нэгжүүдтэй болохоор шинээр гэрээ байгуулад дараа жилийнх нь одоо зөвлөгөөн дээр бид нар тухайн ажил олгогчийнхаа дэмжлэг урамшууллыг өгөөд явдаг. Энэ бол манай дээрээс тогтворчсон юм арга хэмжээ байдаг. Хуваарь хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жижиг зээлд хамрагдан өөрийн амт шим нэртэй бэкеригээ өргөтгөж 7 хүний ажлын байраар хангаж нисхийн хорооллын орчин суугчид байгуулах хамт олонд өдөр бүр шим ялуу, нарийн бов, түргэн хоол, пицца хийж эрүүл ахуйн шаардлага хангах үз бүтээгдэхүүнээр хурдан шуурхай иргэдэд үйлчлэж байна. Мөн тусгай захиалгаар хүлээн авалтын десерт, бэлүү шоколадаар одон медаль болон байгууллагын логог урлаж үйлчлэлгээрээ бусад бэкерүүнүүдээс онцлог юм а. Тус бэкерийн 2011 онд Дэлхийн тогооч нарын гишүүн Монголын тогооч нарын холбооны итгэмжлэгдсэн байгууллагаар шалгасан юм. 2012 онд амт шим бэкерийн үүсгэн байгуулагч ахлах тогооч Ганхуйг нь улсын аврах тогооч шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм а. За манайх 2008 онд анх хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2010 оноос яг энэ байранда амчин бэкерийг байгуулж нисхийн нийт оршин суугч үйлчлүүлэгчтэй өдөр бүхэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх захиалгаар нарийн бов бялуу хийж үйлчлэх зорилготойгоор анх байгуулагдсан. Анх байгууллагахдаа 2 тогоочтой үйл ажиллагаа явуулж исэн бол хан улдвэргийн хөдөлмөрийн эцсийн дэмжлэгээр ажлын байр нэмэгдүүлэх төсөлд хамрагдаж 5 ажлын байрыг байгуулсан. За тэнд 5 ажлын байр шинээр бий болгосноор хойш байнгын ажилчдын тоомоо нэмэгдэж одоо 7 ажилчнтайгаар үйл ажиллагаагаа маань сайхан жигдрээд доктортой үйл ажиллагаа явуулж байна. Манайх төрөл бүрийн салаад зууш
түргэн хоол, чарсан дахианы 30 гаруй нэр төрлийг үйлдвэрлэдэг. Мөн нарийн бов, торт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол өдөр бүр шинээр нь хэрэглэгчдийнхээ захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлж байна. Түүнээс гадна хамт олон байгууллага хүмүүсийн захиалгаар бол зөвхөн хэрэглэгчийн захиалсан хүсэлт зураг загварын дагуу бялуу үйлдвэрлэж хаягаар хүргэж өгдөг мөн байгууллагууд дээр очиж хурлын юм уу ямар нэгэн үйл ажиллагаанд зориулсан катерингийн үйлчилгээг бас үзүүлж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд жижиг зээлд хамрагдсан хануул дүүргийн 2 дугаар хорооны иргэн инх төр нь хувцас захиалга засварын газар цэх болон өргөжүүлэн одоо 2 ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Би хануул дүүргийн 2 дугаар хорооны иргэн тус би өөрийнхөө хорооны нутаг дэвсгчдэр би хувцас захиалгын үйл ажиллагаа явуулд юм аа. Тэгээд би эргэлтийн өрөнгө жоохон дутагдсан учраас хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтс хандсан. Тэгээд хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 5 сая төгрөгийн зээл авсан. Тус зээлээрээ би хувцас захиалга оёдлын цех болгосон. Тэгээд 2 хүн ажлын байр нэмэгдүүлсэн байгаа. Тэгээд би зөвхөн Европ хувцас ойдог байжгаад мөн үндэсний хувцас руу орж үндэсний хувцас бас ойдог болсон. Тэгээд хөдөлмөрийн хэлтс хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс би бас түрээсээ хөнгөлөлт эдэлдэг. Хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд хануул дүүргийнхаа хөдөлмөрийн хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Хуурай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хошоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт хамрагдана. Буцалтгүй дэмжлэг авч өөрийн бизнесээ өргөтгсөн хануул дүүргийн нэргэн байгаль маань сүлжмэл бүтээгдэхүүн хийж эхлээд тус дэмжлэгийг авснаар 4 хүний ажлын байрыг бий болгож өөрийн үйл ажиллагаагаа ихээхэн дэвшлүүлсэн. Гагцгүй буцалтгүй дэмжлэгээс гадна ажлын байрны түрээсийн хөнгөлөлт давхар авдаг нь түүний эрхлэж буй ажлыг илүү ихээр дэвшлэхэд гол хувь нэмрийг оруулжээ. Хануул дүүргийн 7 дугаар хороонд амьдардаг. Ажлын байр маань бол хануул дүүргийн 2 дугаар хорооны эрлийн 38 дугаар байранд байрладаг. Ноос ноолуурын сүлжмэл эдлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ажлаа эхлээд би бол 2 жил болж байна. Энэ жил хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсэд хандсанаар хуурай хөдөлмөр иргэдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаад санхүүгийн дэмжлэг авсан байгаа. Дээр нь бас ажлын байрын түрээсийг хөнгөлөлтийг бас хөдөлмөрийн хэлтсээс надад олгосон байгаа. Энэ нь одоо миний ажлыг маш их хөнгөвчилж, ажил үйлчилгээгээ явуулахад маш их тийм болж байгаа. Урд нь бол гуруулаа ажилдаг байсан бол энэ дэмжлэг авснараа ажлын байрыг 2-оор нэмэгдүүлээ одоо 5-аар ажиллаж байна. Тэгээд миний ажлыг дэмжин тусалж байгаа энэ хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийнхэнтэй маш их баярлаж байна. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдана буцалтгүй тусламж авсан тус хорооны иргэн суугаар арагчаа сахин нийтлэлээр төрөл бүрийн цүнх, күртэг, биелий хийж хуурай бизнес эрхэлдэг. Түүний бизнесээ эхлүүлэхэд хуурай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хошоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй дэмжлэг авсан нь түүний ажлыг хөл дээр нь босгож ашиг орлого нь ихэр нэмэгдэхэд гол үүргийг гүйцэтгэсэн байна. Хануул дүүргийн 4 дугаар хорооны иргэн хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс хуурай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хошоо байгуулах иргэдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж би 1 сая төгрөгийн тусламж авсан. Санхүүгийн тусламж авсан. Би энэ мөнгөөрөө бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж чанарыг нь сайжруулж ард түмэндээ чанартай өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаа. Би хануул дүүргийн хөдөлмөрийн хэлтсэд хандсанараа түрээсийн хөнгөлөлт эдэлж байгаа. Хануул дүүргийн хамт олон та бүгдэд баярлалаа. Ажил үйлсийн амжилт хүсье. Энэхүү хөтөлбөр тусгагдсан хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй бичиг баримт хуурамчаар үйлдсэн болно. Бусад зөрчил дутагдал гаргасан нь холбогдох байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдвол олгогдсон санхүүжилтийг буцаан төлүүлэх арга хэмжээ авч буруутай итгэгдэд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг анхаарах нь зүйтэй юм а. Хөгжлийн
Хөдөлмөр эрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-гийн 3-7, 15-ийн 1-4 дэх заалт, хөдөлмөрийн тухай хуулийн 111, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3-р зүйлийг тус үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог чадвархад нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуйн эрхлэлтийг болон хөдөлмөр эрхлэлтийг ур чадвар олгох сургалт зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино. Тус хөтөлбөрт бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согок нь бусад төрлийн бэрхшээлтэй нийслэний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсаныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн тогтоосон хүчин төгөлдөр шийдвэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн байдал нь ажил хөдөлмөр эрхлэлт нь саад болохооргүй чадамжтай аймаг дүүрэнгийн хөдөлмөрийн хилцэд бичгээр хандсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжлэгтэйгээр ажил жуулчлах үйлчилгээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн эрхлэлтийг болон хөдөлмөр эрхлэлтийг сургалт явуулах арга хэмжээг зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан буцалтгүй дэмжлэг авч өөрсдийн бизнесээ амжилттай өргөжүүлж ажиллаж байгаа хан улд үүргийн оршин суугч Ариун Батн эрэгтэй том хүний болон хүүхдийн өвлийн гутал 6 төрлийн зуны гутлыг 4 төрлөөр хийж наран туулах худалдааны төвд дээр борлуулдаг юм байна. Мөн гутал хийх материал түүхийн эдээ Оросоос болон дотоодын түүхийн эдээр хангадаг ба гараар урлан хийдэг. Хаан улд үүргийн 6 дугаар орны иргэ Ариун Бат хаан улд үүргийн хөдөлмөрийн хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 1.5 сая төгрөгийн буслуй дэмжлэг авсан. Түүгээрээ би 1.5 сая төгрөгөөрөө 6 хүний ажлын байрыг хангаж түүхийд материалаа авлаа. Мөн тус хорооны иргэн Бямсаахан хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан 3 сая төгрөгийн дэмжлэг авч тавилгаа хийх өөрийн байртай болж 4 ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн байна. Хаан улд үүргийн хөдөлмөрийн хэлтс дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төсөлд хамрагдаад тэгээ зээл авсан, тусламж авсан. Тэгээ бид нэр тэр тусламжаар ажлын байр түрээсэлдэг гэсэн бол бид нар өөрснөө ажлын байр бариад тэгээд одоо гурван ажиллаж байсан бол сургуулаа ажиллаж байгаа. Тэгээ энийг зээл авснаас бид нэр ажил өргөжж амжилттай явж байна. Хаан улд үүргийн хөдөлмөрийг хэлсэн хүмүүстээ баярлалаа. Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох ажлын байр хадгалах хөтөлбөр. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10-11 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15-ийн 1-2, 15-ийн 1-4 дахь залтуудыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж ажлын байранд зуулчлан оруулах, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар эзэмшүүлэх, цаашид хөгжүүлэх, ажил олгогчдод дэмжлэг урамшуул үзүүлэхэд хөдөлмөрийн зорилго оршиж байгаа юм а. Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр бэлтгэх, ажил жуулчлах, хөдөлмөр эрхлэлтийг сургалтанд хамруулах, ажил олгогчдыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөг үйлчилгээ зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургууль төгсөгчдийг ажлын байранд зуушлах, ажлын байртаа болгох, залуучууд одоо мэргэжлийн боловсролын байгууллага төгсөж байгаа хүмүүстэй 5-аас дээш төгсөгч бүлэг болоод одоо энэ ажлын байраа бид нар бий болгож хамтарч ажиллах ёстой, бүл болж хамтарч ажилланаа гэх юм бол одоо ажлын байрныхын тоног төхөөрөмжийг авч өгнө. За мөн ажлын байрныхын түрээсийг өгнө, төлнө. За тэгээд тухайн иргэд маань одоо яг төгссөн мэргэжлэрээ хамтраад заавал нэг сургууль төгссөн байх албагүй тухайн ондоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгсөж байгаа төгсөгчтэй бол бид нар ажлын байруудыг шинээр бий болгоход нь дэмжлэг үзүүлж байгаа. 2015 онд 11 ажил олгогч байгууллагатай ажил олгогчийг дэмжих гэрээ байгууллан ажиллаж 6 сараас дээш ажилгүй байгаа иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Хөдөлмөрийн хилцээг байгуулснаар үйл ажиллагааныхаа төвд хүнээ тавьсан бодлого явуулж ажилдаа орлоготой Монгол хүн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хууль зааснаар бүртгэгдсэн ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэг ажил олгогчийн эрэл хэрэгцээг үндэслэн ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалга болон төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болж буй ажлын байрны талаарх мэдээллийг ажил хайгчдад хүргэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө мэдээлэл өгч тохирох ажлын байранд зуулчлага үйлчлэгийг хүргэн ажиллаж байна. Түүнчлэн хануул дүүрэгт байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллагыг шинээр бий болсон ажлын байрыг бүртгэж хөдөлмөрийн зах зээлийг нэгтгэсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж байна. Хануул дүүрэгт аж ахуйн нэгж салбараа байгуулж ажлын байр олноор нэмэгдүүлсэн газруудыг дурдъя. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан соёл төвөнд 140 ажлын байрыг бий болгосноор 140 айл өрхийн амьдралыг дэвшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан хүннү мал хариуцлагатай хувьцат компанид 147 ажлын байр, сансар худалдааны төвөнд 46 ажлын байр, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр бүтээн босгогдож байгаа шин ярмаг төслийн хүрээнд бүрэн цутгамал Белта Construction компанид 70 ажлын байр, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан гигантын цогцлбор 100 ажлын байр, 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Гранд Мед эмнэлэг 110 ажлын байрыг шинээр бий болгосон. Аж ахуйн нэгж байгууллагуудын шинээр бий болсон ажлын байрыг үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу бүртгэж хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээлэл нэгдсэн санд бүртгэдэг байгаа. Манай хаан улс дүүргийн хувьд бас бүтээн байгуулалтын ажил маш ихээр хийгдэж байгаа. Жишээлх юм бол одоо 2016 онд БСБ компани дэлгүүр жигүүр гарант группийн гигантын цогцлбор хүннү моол гэдэг ингээд маш том одоо үйлчлэгээний төвөд ашиглалтанд орсон. Энэ байгууллагуудын анх одоо барилгын баригдаж байх үеэс нь эхлээл бид нар хамтарч ажиллаад ажлын байрны захиалгыг аваад ажилтнуудаа зуучлаад тэгээ ажлын байр нь одоо ашиглалтанд оронгууд нь тэрийг бүртгэдэг байгаа. За энэ барилгын компаниудын хувьд бас нэлээд том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн онд эхэлсэн буян тухай 2 цогцлбор хорооллын ажил үндсэндээ энэ онд дуусч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд 2015 оны туршид байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн туг аялуулах үйл ажиллагааг эхлүүлэн амжилттай явуулж байна. Туг аялах хугацаанд байгууллагууд дээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар мэдээлэл хүргэж гарын авлага өгч эдгээр байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Одоогоор 18 аж ахуйн нэгж байгууллагуудад туг аялалд байна. Жил бүр хануул дүүргийн хөдөлмөрийн хилцэн ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил хөгжлийн түүжин нэртэйгээр хануул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг засаг даргын хамгийн газар хөдөлмөрийн хилцс, нийгмийн даатгалын хилцс хамтран 4-р сард Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд хануул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгч нар урилгаар оролцлоо. Нийт оролцогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны талаар хууль эрх зүйн мэдээлэл өгч гарын авлага тарааж сурталчлаж ажилласан байна. Барилга ухсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын хэрэгжилт 4-ийн 1-2 кодтой хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсын асуумжийн хүрээнд хануул дүүргийн 1-16 дугаар хороонд баригдаж буй 74 объект дээр ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр 163 аж ахуйн нэгж ажил гүйцэтгэж байгаа байдалд хяналт шалгалт хийж тэдэнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллаж ирлээ. Ахмадын зөвлөх үйлчилгээний төсөл тусдаа хэрэгжиж исэн. Энэ жил бол Ахмад мэргэжлийн зөвлөх үйлчилгээний төсөл дангаараа болохгүйгээр бусад төсөлд хамрагдж байгаа иргэдэд Ахмад мэргэжлэнүүд маань 56 цагийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд 64 мянган төгрөгийн урамшуул авахаар энэ төсөл хөтөлбөр бол Ахмад мэргэжлийн үйлчилгээ маань төсөл хөтөлбөр болгон дээр байж байгаа. За манай дүүрэг дээр 40 бүлэг 1 бүлэг 3 үнэтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ оны Ахмад мэргэжлийн үйлчилгээний төсөл маань бас 30-40 үнэтэйгээр идэвхтэй явагдаж эхэлж байна. Ийхүү хануул дүүргийн хөдөлмөрийн хилцээс ажилдаа орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд энэ онд тавьсан зорилтын дагуу ажилгүй 3 мянган ажилд
жуулчлах, шинээр бий болсон 3700 байнгын ажил болон түр ажлын байр бүртгэх, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлэн албан хэлбэрт шилжүүлнэ гэх боломжийг бүрдүүлэх, ажил олгогчийг дэмжих замаар ажил олгоход хүндрэлтэй иргэнийг тогтвортой ажилуулахад нь дэмжлэг үзүүлэх, хуваарай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд бага хүүтэйг жижиг зээл олгох замаар ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг ханган биелүүлэхээр хуулийн хүрээнд ажиллаж ирлээ. Бид Ахмад үеийнхээ авяас бэлэг хөдөлмөрч, бүтээлч, сайн сайхан бүхнийг уламжлан хадгалж, хойж үдээ өвлүүлэн үлдээх өнгөрсөн одоо 93 цагийн гагнасыг бэхлэн ажилчны гих алдрыг үн мөнхөд дуурсган ажиллаж байна.